За үлгэх системийн 2А бүлгийн S элементүүдийн физик шинж чанарыг авч үзье. За энд үлгэх системийн 2А бүлэгт бериллий, магний, кальций, стронций, барий, радий гэсэн элементүүд бол байрладаг байгаа. За эдгээрийн ихэнх нь бол металлын гялгатай, саарлангутай металлууд байна. За стронций бол бага зэргийн шар туяатай металл болох нь харагдаж байна. За эдгээр 2А бүлгийн металлууд нь хатуу, нягт багтаа, бааригаас бусд нь бол хөнгөн металлд тооцогддог. Цахилгаан дулааныг сайн дамжуулдаг. Хайлах температур нь харьцангуй бага байдаг. За учир нь эдгээр 2А бүлгийн S элементүүдийн S орбитал дээр 2 электрон байдаг учраас S орбитал нь электроноор бүглэгдсэн металлуудын хайлах буцлах температур нь бусад металлуудтай харьцангуйгаар нам байдаг. За 2А бүлгийн металлуудаас радий нь цацраг идэвхт шинж чанартай. За 2А бүлгийн элементүүдийн электрон байгууламжийн томьёо болон тэдгээрийн зарим физик шинж чанарыг бол үзүүлсэн байна энэ үүснэгтэн дээр. За 2А бүлгийн элементүүдээс магний, кальций, стронцийг газрын шүлтийн металл гэж бол нэрлэдэг. Бериллий бол амфотер шинж чанартай, радий цацраг идэвхт шинж чанартай, барий бол хүнд металлд тооцогддог. За электрон байгууламжийн томьёог нь харахад эдгээр нь бүгд S орбитал дээрээ 2 электронтой болох нь харагдаж байна. За электроны давхрааны тоо нэмэгдэх тусам эдгээр элементүүдийн атомын масс, мөн атомын радиус, нягт, хайлах буцлах температурууд харьцангуй өссөн байна. За гэтэл электроны давхрааны тоо ихсэх тусам эдгээр элементүүдийн цахилгаан сөрөг чанар болон иончлалын энерги бол буурсан болох нь энэхүү хүснэгтнээс харагдаж байна. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр 7 дугаар давхраанд байгаа 2 электроныг цөмөн татах хүч нь харьцангуйгаар сул болж ирнэ. Өөрөөр хэлбэл бериллийн 2 дугаар давхраанд байгаа 2 электроныг бол цөм харьцангуйгаар хүчтэй татна. Гэтэл электроны давхрааны тоо өсөх тусам 2 дугаар S орбитал дээр байгаа 2 электроноо алдах магадлал өссөнтэй холбоотойгоор цахилгаан сөрөг чанар болон иончлалын энергийн утгууд буурдаг байна. За 2А бүлгийн эдгээр элементүүд нь химийн нэгдэлтэй бүгд нэмэх 2 эсэлдэлтийн зэргийг үзүүлдэг. За 2А бүлгийн элементүүд нь гадаад давхраанд 2 электроноо хялбархан алдаж химийн урвалд ордог учраас байгаль дээр дангаараа байдаггүй гол төлөв нэгдлийн байдлаар оршдог. За тэгвэл бериллий гарган авах гол түүхийд нь бериллий буюу бендрия болдог байна. За энэ нь бериллий оксид, хөнгөн цагааны оксид, цахиурын оксидын холимог бахнэ. За тэгвэл кальций, магнийн гол түүхийд нь кальцийн карбонат, магнийн карбонатын холимог эрдэс болох доломит бахнэ. За мөн магнийн карбонатыг бол магнезитийн эрдэс гэж нэрлэдэг. За тайлк гэдэг нь мөн магнийг гарган авах үндсэн эрдэс болдог. Энэ нь магний оксид болон цахиурын оксид талас тустай нэгдэл болж таарах. За гипс гэдэг нь кальцийн сульфат 2 молекул устай таласчсан эрдэсийг хэлэх нь. За хайлуур жоншин кальцийн фтор 2 томьёотой. За хүнд жоншин баарийн сульфат. Ийм нэгдлийн байдлаар 2А бүлгийн элементүүд байгаль дээр орших нэ.